газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Онцог тай. Завагт зандан аяга. Тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр. 25 дугаар хэсэг. Дурлуулсан хоёрын үлгэр. Таж аль мулууг нэг өдөр олон дагуулаа дагуулж авд мордоод 4 хоног явж нэг их сайхан ургамал устай ангөрөө илбэг газар ирээд за энд цайл тороо тавьж холуур дүгрэн хумсугаа. Гихт нь бараа бологчт нь заа гэж осоор үлдвэс зөндөө олон зээр гөрөөс бужигнаад нохоо ирвэс шонхор зэрэг тавьж өөрсдөө басхуу харваж үе айгүй намнан яах ихийн зургүй өдий төдий гөрөөс алж ол зомог их боллоо. Таж аль мулууг усан дээр очиж бараа бологчдод ангийн олзыг хувааж аль сайныг эцэг Сулейман шаах хаанд илгээж үлдснийг нь бусдад хуваан өгөөд тэр шөнө мөнөөхөн усан дээр хонов. Өглөө болтол тэрхүү усан дээр олон аянчин ирж буусан байжээ. Таж аль мулууг энэ хаанхын юун улс ирснийг мэдээд иргэж хүн зарсанд мөнөөхөн буудалсан аянчид ийн өчрөн. Бидний аянчид тол газраас яваа бөгөөд Сулейман шаах хаан түүний хөвүүн дэлтгэх тул энэ сайхан ургамал устай газар дайралтаж буудаллав. Нэр бүхий хааны ойролцоо нутаг газар бидний амь насанд аюулгүй гэж бид мэдэх бөгөөд басхуу хан хөвгүүн таж аль мулуугт зориулж их хүнтэй эд бүс тээж авнам гэжээ. Зардсан хүн буцаж хан хүүд ил учрыг айлдгаваас таж аль мулууг хэрв надад сайн эд бүс авч яваа бол би заавал биеэр очиж үзнэ химээ мордон бараа бологчдоо дагуулan очвол худалдаач нь тосож амрыг айлтгаад сайныг өрөв. Тэнд бэлхнээс совд эрдний чулуу хатгамлан шигтгсэн улаан торгон асар шааж голд нь басгүй маргад шигтгээтэй торгон хивсдээр хаан ширээ тавьжээ. Таж аль мулууг хаан ширээнээ залраад худалдаачид авч яваа бараагаа үзүүлсэнд дуртайгаа шилж аваад үнийг бэлхнээ түлж мордох гэтэл аянчдын дотор 15-ны саран мэд өргөн магнатай цэвэрхэн царайтай гой хувцастай гол шиг нэг залуу ир нүдэн тусчээ. Лавхан харвал ийм сайхан ирвэж амрагаас хагцсан бололтой царай цонхгор хоёр нүдний нулимс асгаруулан гаслан ёолж шүлгэлгэн. Холын үн хагцсан байтал гуниг айдас төгсгөлгүй хоёр нүдний нулимс горих адил шожигнон. Бид хоёр салахын цагт сэтгэл зүрэх халуун билээ. Бие ганцаар болохын цагт итгэл жалга, сэтгэл жалга. Аяа байснараа тамин амрагтайгаа салаатхыг. Альва уг нь өвчин ба эмгэгт им болдог юм да. Гэд цөрхөртөл уйлан нэгэн үе ухаан алдаж нэгэн үе сэхэн байхыг таж аль мулууг үзээд ихэд гайхтал хөвгүү нэгэнтээ сэхэл авч ханхүүгийн өмнө цөхрөхөд таж аль мулууг чи эд бараагаа юундээс үзүүлнэ вэ гэсэнд залуу хөвгүүн үгүйллээ. Аяа эзэн минь жаргалтай чиний сэтгэлд нийцэх эд бараа над үгүй билээ. Гэхдээ таж аль мулууг үгүйлрүүн. Чиний ямар эд авч явааг заавал үзнэ. Бас чиний царайг харахад сэтгэл санаа ихэд зовиртай нь ил байна. Эл учрыг ярих тун. Хэрв чамайг хүн гомдоосон бол тэрхүү шудраг бус ёсыг таслан барагдуулна. Хэрв чамд өр авлага байвал бид бас хүү барагдуулан төлнө. Чамайг хараад өрөвдөж байна гэж. Таж аль мулууг захиран хоёр вандан тавилж өөрөө нэг дээр нь сууж алт ба торгоор чимсэн зааны ясан вандан дээр хөвгүүнийг суулгаад за эд бараагаа гаргаж үзүүл гэсэнд худалдаачин хөвгүүн үгүйлрэв. Үүний тухай бити дурсах тун эрхэм таны сэтгэл таалагдах эд надад байхгүй гэсэн атал таж аль мулууг заавал үзнэ гэж зарц боолчуудыг захиран эд барааг задлана гэжээ. Мөнөөхөн хөвгүүн нэг үе уртаар санаа алдан нэг үе хингэнтэл уйлан байж арга буюу бараагаа задлан амхуй торог бүс гаргаж үзүүлсний дотор алтаар ойсон пүүсүүдэл гарсан нь 2000 динарын үнэтэй ажээ. Тэрхүү дээлийг дэлгэтэл дотроос нь нэг ам дөрвөлжин бүс унсанд шөөрөн авч салтаандаа хавчуулан нуугаад ин шүлгэлрүүн. Үүлийн үртэй сэтгэлийг минь чи хизээнийг амраах юм бэ? Үнэндээ чиний хайраас
Пилиад хорвоо ойрхон байна. Хагацал уйдахаар хайр дурлал хийгээд хүлээж зүхрөхөөс болж хүн үхэх зовлон бий. Хайрлан дурлаац ихсэнгүй хагацж одоод үхсэнгүй би. Хамгийн хол ойрхон байна, харин чимээ холхон байна. Эрс зан чамд харш, энгийн өршөөл чамд үгүй. Игэл над тус болсон энэ би хааш удах билээ. Харин сэтгэлээ чамд хүргэх бүх зам явц уу ачаам, хаашаа одож юу хийхийг өөрөө үл мэднэм. Гэхдээ таж аль мулууг нэн гайхах атал учир шалтгааныг яахан мэдэх вүлээ. Залуу хөвгүүний салтаандаа нуусан бүс юу юм бэ? Гэсэнд хөвгүн өгүүлрэн. Гагцхүү энэ амд өрвөлжин бүс харуулахгүй гэж бид эд бараагаа үзүүлэхгүй гэсэн бүлгээ. Гэхдээ таж аль мулууг дөрвөлжин бүсийг заавал үзнэ гэсэнд хөвгүн арга буюу гаргаад нэгэн үе уйлж, нэгэн үе яолж, нэгэн үе санаа алдсаар шүлгэллээ. Хайртыг минь зүхэд яах вэ? Хараалаас их зовдөг юм. Хариуд би ганц үннийг хэлсэнд харин тэр дуулаагүй юм. Аяны буудлаас сарыг би хээр авчиж аллахад даатгав. Агаар тэнгэрийн цэлгэр зай түүний мандах газар болоо. Амрагаас хагцснаас амнаас хагцсан дээр байж аль эсвэл огт салахгүй хамт байвал сайхан байж. Хагцсан салах өдөр намайг өөрийн гэгээ шиг харж байлаа. Хацрыг дагаж бид хоёрын нулимс урсаж байлаа. Хагцсан салснаас хамаг шалтгаан тас өсрөвч харин би түүнийг идүүгээ нэхэн сунам. Холын тэр нэг өдөр хагцсан салснаас хойш хоёр бид амар заяа огт ирсэнгүй. Үүлийн үрээр бидэн хоёр гашуун зовлон дунав. Үнэндээ надад ч түүнд ч ямар жаргал алга. Үүлийн лай өөрийн аяганд холцгүй зовлон үздэл бид хоёрын хинхэн нь түүнээс ух болжээ. Энэ шүлгээ хэлж гүйцэхтэн таж аль мулууг өгүүлрэн. Харвас чиний сэтгэл зовиортой байна. Яагаад энэ ам бүс үзэхдээ гунигт автах болсноо ярьж өгнө үү? Гэсэнд залуун хөвгүн шүүр салтаад аяа эзэн минь миний явдал жигтэй бөгөөд энэ ам бүс түүн дээр хатгамалсан зургийн учир явдал гайхалтай гэж мэдтүгэ. Гэд мөнөөхөн ам бүсийг дэлгэн харуулбаас торгоор ойж шижир алтаар гойсон шаргачны зураг байна. Урдаас нь бас нэг шаргачинг мөнгөөр ойж хүзүүнд нь шижир алтан эмэг гурван уртхан молор зүүснээр уралжээ. Таж аль мулууг хараад нэн сонирхож эдний учир холбогдлыг дуулах юмсан гэдэг хүсэл нь бадраад аяа энэ хоёр шаргачин уралсан хүнтэй чи ямар учир холбоотойгоо ярьж өгнө үү? Гэсэнд хөвгүн өгүүлрэн. Миний эцэг худалдаачин хүн ганц хүүтэй тэр нь би билээ. Миний үеэл дүү охин эцэг эрт үгсний учир миний эцгийн гар дээр үсчээ. Эцэг нь нас барахын өмнө миний эцэгтэй ярилцаж биднийг нас бий гүйцэхийн цагт гэрлүүлэх болсон юм байж. Нэг өдөр миний эцэг их хоёр Азиз хоёроо энэ жил гэрлүүлийг хэмээн ярилцсан тохироод хормын юм бэлдэж эхэллээ. Тэгэхэд би мөнөөхөн үеэл охинтой нэг өвөрт ундаг гатал юмны учир сайн мэдэхгүй. Харин тэр охин надаас илүү юмны учир начир мэддэг байжээ. Миний эцэг ураг барилдахын холбогдлолтой бүхий л юмыг базаагаад бичиг үлдэж, хорим ёс хийх ажил үлдээд өдөр судрыг тохоож баасан гаргийн мөргөлийн дараа хорим хийхээр бэлхэн болж миний их явж үерхдэг имс садны улсад цөмд уулгажээ. Тэр өдөр манай байшингийн гантэг чулуун чалыг гялалцтал угааж их хевс дэвсэд бас туургыг алтаар хадгамалсан бүс өөрхөшөглөн татв. Ингээд баасан гаргийн мөргөлийн дараа манайд ус цуглах болж миний эцэг амтд сайхан боов зууш хийсээр байлаа. Их минь над жигтэй гой хувцас гаргаж өгөөд халуун усанд очиж бие угаа гэж явуулав. Биеийг сайтар угаа мөнөөхөн шинэ хувцас өмсдөл биед хачин эвгүй атал хариухан сайхан үнэртэй байлаа. Тэндээс би сүмд очих гэснээ нэгэн сайн танил хөвгүүнийг хоримдоо урьсгай гэж цааш эргэж мөргөл тартал яваад ирий байц гэж бодлоо. Нэгэн үл таних гудамжнаа ортол маш халуудах тул захыг эмчсэн том алчуур гаргаж дэвссээр сэрүүцэн суутал уламж хөлс асгаран яах аргагүй болов. Малгааг авч духны хөлсийг арчих гэтэл дээрээс нэг цагаан алчуур унаад ирлээ. Тэр алчуур салхинаас эйлдэг өвчтэй хүнийг боловч эдгэмээр тийм ялтам ажээ.
Альчуур унсан зүг дээш харваас энэхүү шаргачныг урлан оёсон эмтэй харц тулгарлаа. Зис сараалчтайж цонхоор шагаах тэр эмийн үзэгслэн гоог өгүүлвч баршгүй. Намайг хармагц нэгэн хурууга үнхснээ дунд 7 овор 2-оо нийлүүлэн илгэндээ тэврэн дохио үзүүлээд цааш далд орж цонхыг хамхив. Миний зүрхэн шатаж гал бадрах мэт болоод мянгантаа санаа алдан суутал сэтгэл их л өмрээд нэг мэдхнээ тэр юм юу хэлсэн юу гэж догсныг ухаараагүй билээ. Тэрхүү үзэгслэн гоо эмийг дахин нэг харах сэтгэлд эзэмдүүлэн наран жаргатал хүлээтэл оогдцох байсангүй. Арга цөхрөөд мөнөөхөн өгсөн альчуурыг үзвээс заарын үнэр анхлах тул Деважингийн оронд очисон санагдах бөгөөд альчуурыг дэлгэтэл дотроос нэг нэмгэн цаас гарсан нь басгүй ариухан сайхан үнэр шингэсэн ажээ. Тэр хуудас цаасан дээр шүлэг битсэн ажээ. Тачаангуй сэтгэлээ зэмлэн байж түүнд би загтал илгээв. Тэрхэн бичиг минь даанч төргүй явцуухан байжээ. Хайрт минь бичиг чинь яагаад ийм төргүй болоо вэ? Харагдах төдий зургаар үсэг гарсан байна гэхэд минь үсэг минь байтугай бие минь өдөө их шавхарчээ. Үнэн дээр дурлсан хүн ингэж нарийнхан бичдэг юм гэлээ би гэжээ. Энэхүү шүлгийг уншаад миний зүрхэн галаар шатаж дурлал тачаангуй дунд умбовч дэмийл тэр эмтэй хэрхэн нэг удаа учрах аргаа мэдэхгүй альчуур зурвас хоёрыг авч харихад нэгэнд шүндүүл болсон агаад миний нагцын охин намайг хүлээж уйлан суужээ. Намайг ортол нулимсыг арчаад миний хувцсыг тайлан ярьслаа. Манайд олон улс цуглаж шүүгч гэрчийн хүмүүс ирж ихэд буудаллаад ураг барилдахын ёс бичиг үлдэж химэн чамайг хүлээн ядаад сая тарцгаав. Чиний эцэг энэ ёслолд хамаг мөнгөө барав химэн маш ихэд хилэгнэн уурлаж чи бит хоёрын ураг барилдахыг хойтон болтол хойшлууллаа. Чи яагаад ийхүү орой болтол саатав? Гэхдээ би аяа уялдуу минь тэм юм битгий асууж намайг зовоогооч гэд мөнхөн болсон явдлаа нэг нэгэнгүй тойчин ярьж альчуур болон зурвсыг гаргаж үзүүлтэл шүлгийг уншаад хацар дээгүүрээ нүдний нулимсыг асгаруулan ийхүү шүлгэллээ. Тачаангуйн сэтгэл анхандаа дураар байдаг гэвэл тэр худлаа албаар төрүүлдэг гэж хэлээрэ. Тэгээд тэр юм чамд юу гэж хэлв? Ямар дохио үзүүлв? Гэхдээ тэр бэр ганц жөг дугарсангүй. Гагцхүү хурууг амандаа хийгээд бас дунд 7 овор хуруу 2-оо нийлүүлэн илгэндээ тэврэн нэгэнтээ газар заагаад далд орсноос хойш дахин цух байсангүй. 25 дугаар хэсэг төгсөв. Онцох тай. Завагт зандан аяга. Тэр юу вэ? Тэр бол нар. Та 1001 шөнийн үлгэрийг сонслоо. Таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Маргаашийн мандах наран мэд сэтгэл тань гийж амьдралыг тань бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.